Манай зарим эмэгтэйчүүд бүр цагаандаа гарч гүйцээд байна. Ирчүүлтэй цуг ирээ цэргүй архитдаг байсан бол идүүгээ улаан цайм хулгай заллин дээрэм хийдэг болжээ. Доор өгүүлэх хачиргалтай хэрэг дархан уул амьд гарчээ. Мөнгөний төлөө юу ч хийхээс буцхаа байсан наран гарав алтчин хэмээх сайхан нэртэй хоёр бүсгүй яг л детектив маягтай зохиомж боловсруулж өөртөө гол дүрдэн тоглосон байх юм. Тус аймгийн цагдаагийн газрын 102 дугаарын утсаар шин дарханд үйл ажиллагаа явуулдаг Эрхэд тайч компани хүнсний дэлгүүрт 3 залуу дайран орж ирээд худалдагчид хотод тулхан дээрэм хийгээд ом хүмүүий гараад зүгтчихлаа гэсэн дуудлага ирсэн байна. Энэхүү мэдээллийн мөрөөр цагдаа нарыг Эрхэд тайч хүнсний дэлгүүрт явж очиход худалдагч наран гарвын гарны артаа гавтай зүүн гарын булчин орчмоор цус гарсан амийг наадамхай тууцаар ороож хөлсөн байж. Цагдаагийн шинжээч наран гарвын гарын гэмтлийг тогтоох үзлэг хийж хурц эмэгтэй зүйлээр зүсэгдсэн шархан аюулгүй гэсэн магадлалаа гаргажээ. Наран гарав цагдаагийнханд мэдүүлэхдээ манай дэлгүүрт үл таних 3 залуу орж ирсэн. Нэг нь үүдэнд харуул маягтай зогсоод нөгөө хоёр над руу дөхөж ирээд байгаа бүх мөнгөө өг гэсэн. Би тэднээс айгаагүй болохоор эсэргүүцсэн. Гэтэл нэг нь хутаг гаргаж ирээд миний зүүн гар руу хатгалсан. Дараа нь хармаанаасаа гав гаргаж ирээд хоёр гарыг мань гавлаад амийг мань скотчдсан. Тэгээд дуугар бол алан шүүгээд манай дэлгүүрээс орлогын бэлэн мөнгө арх тарс дээрэмдсэн химээжээ. Гарлуугаа өнгөцгөн хутгалуулсан. Бас хоёр гараа гавлуулсан хөөрхий бүсгүйн үгэнд цагдаагийнхан итгэхгүй байхын арга байсангүй. Гэвч энэ хэргийг шалгах явцад наран гарав гэгч нь цагдаагийнхнаар чулуу хөөлгөж жүжиг тавиад байгаа нь ойлгогджээ. Энэхүү зохиомл хэрэг буюу жүжиг тавигдахаас 2 хоногийн өмнө дарханд үйл ажиллагаа явуулдаг 3 од security хамгаалалтын албаны нэг ажилтан наран гаравт гаваа барьцайлуулаад ойр зургийн хүнсний зүйл зээлж авсан ажээ. Гэтэл наран гарав энэхүү гавыг ашиглан зохиомл хэрэг үдүүлэхээр шийджээ. Тэр үнэндээ сүрхий сэтгсэн байгаа юм. Наран гарав тус дэлгүүрийн худалдагчаар ажиллаад 3 сар болж байсан бөгөөд өмнө нь Дархан уул аймгийн Орхон суманд худалдагч хийж байжээ. Тэрбээр бүрэн дунд боловсролтой Сэлэнг аймгийн Харьяат нэгэн аж. Түүний найз Алтчин Дархан дахь шүтээсийн технологийн сургуулийн магистрантурт суралцдаг байж. Хэрэг гарахаас хэд хоногийн өмнө наран гаравт мөнгөний хэрэг гарч яаж мөнгө олдог билээ хэмээн тархиа гашилхан дэлгүүртээ гүйрэн сууж байтал найз Алтчин нь ороод иржээ. Тэгээд мань хоёр удахгүй болох наран гаравын төрсөн өдрийг хэрхэн тэмдэглэж хэрхэн шоудхаа ярилцжээ. Гэтэл яаж мөнгөтэй болох вэ гэдэг асуудал тэднийг зовоож эцэст нь дээрмийн халдлагад өртсөн болж жүжиглэх үүгээр далимдуулан Эрхэд тайч компани дэлгүүрээс бэлэн мөнгө арх тарс зовчуулахаар шийдсэн байна. Алтчин дээрэмчний үүргийг амжилттай биелүүлж цагдаад хуурамч дуудлага өгөхдөө огтхонч сандаж твдсэнгүй. Наран гарав Алтчинд хандаж чи санаа зовсны хэрэггүй. Хөвшөнд чинь бэлэн гав байгаа. Хамгаалалтын албаны нэг донгио залуу надаас 5,000 төгрөгийн хүнс авахдаа гаваа барьцаанд тавьчихсан юм. Ийм сайхан бэлэн зэвсэг байхад чи бид хоёр толгойдоо хий хоосон мөнгө бодоод л шаналж суух хэрэгөө. Тэгэхгүй шөхөө. Хоёулаа жаахан зовхиодоо сэтгэнэ. Гэхэд цаадах нь уухайн тас үлгэж аваад чиний толгой өстө мундаг ажиллаж байх чинь. Гэхдээ миний толгойч бас ажиллаад эхэллээ. Чи зүгээр нэг гараа гавлуулсан шиг суугаад хэрэггүй. Цагдаа нарт айл болохоор итгэл үнэмшил төрүүлэх хэрэгтэй. Дээрэн болсон газар мэдээж бага хэмжээний цус үлдэх нь ойлгомжтой шүү дээ. Би чиний гар руу өнгөцсөн хутгалчихъя. Муу сайн цагдаа нар цуснууч гараад чамайг өрөвдөх нь ойлгомжтой. Чи айл болох нь улимсаа ахиухан гаргаж уйлаарай гэж зөвлөжээ. Ингээд мань хоёр яг товлсон цаг минутанда дээрх санаагаа тун цоглог хэрэгжүүлсэн байгаа юм. Эхлээд мань хоёр Эрхэд тайч компани дэлгүүрийн өдрийн орлого болох 250,000 төгрөгийг өөрсөддөө авч уг дэлгүүрийн лангуун дээрээс 7 шил Чингис архит голруулад Алтчингийн зуны амбарт нууж далдалсан байна. Ёстой л нөгөө чоноонд мах хадгалуулна гэж нь болжээ. Үүний дараа Алтчин наран гарвын 2 гарыг гавлаад зүүн гар руу өнгөцгөн хутгалахад цаатах нь өвдөж байна штэ аяархан хутгалаач гэж ямаа шиг барьхирчээ. Бас болоогүй. Алтчин цагдаа нарт улам итгэл төрүүлэхийн тулд гараа зангидж байгаад наран гарвын зүүн нүд рүү гал ботортол зогсон байгаа юм. Энэ үед наран гарв чи яаж байна? Нүд рүү зөхнө гэж төлөвлөгөөнд ороогүй шүү дээ гэж уйлан дуулахад Алтчин огт тоосон шинжгүй. Ямар ч гэмт хэргийн үед төлөвлөгөөнд ороогүй юм зөндөө гардаг юм. Ингэж зөхнө гэдгээ би чамд хэлэхгүй таснууч байсан юм. Чи битгий шалчганаад бай. Их дургүй хүргээд байвал нөгөө нүдийг чинь тис зөгчгөн шүү. Химэн яг л мөнөх дээрэмчнийхээ дүрд орчихсон шүднийхээ завсраар сийгүүлж байсан байх юм. Цаатхан ч үнэхээр дээрэмдүүлж байгаа аятай цус нүч нус нулимсэн аяндаа урсаад хингэнт л уйлаад сүйд болжээ. Эцэст нь Алтчин наран гарвын амийг битүү скотчтод цагдаагийн газар руу удасцсан байна. Тэрбээр цагдаа нарыг хурч ирэхэд ихэд сандарсан байдалтай. Намайг найз дээрээ орж ирэхэд түүний маань гарыг гавлаад амийг нь скотчоор битүү ороочихсан байсан. Би айсандаа болоод шууд цагдаад удчихлаа. Зөвөө буруу юу бүү мэд. Би өөрийгөө зөв юм хийсэн л гэж бодож байна. Химэн ээрж түгдчин өчжээ. Харин наран гарав нь
Би амьдралдаа ийм аимшигтай зүйлтэй хийж тулгарч байсангүй. Өмнө нь би хэн нэгэн хүнийг бусдад дээрэмдүүлчихлээ гэж сонсоод нэг их ажил бүгдлээ өгдөггүй байлаа. Харин энэ удаад өөрөө дээрэмдүүлсэн биш ёстой шоконд орох шиг боллоо. Бусдад дээрэмдүүлэх ямар аимшигтай байдаг юм бэ? Гэсэн ч би амьд мэд гарсандаа үнэхээр баяртай байна. Дэлгүүрийн өдрийн орлогын 250 мянган төгрөг, 7 шил Чингис арх үнэндээ юу юм бэ? Хамгийн гол нь Эрдэнэт хүний алтан аим шүү дээ. Гэж ирээд нулимс тусуулан уйлгнахад дэлгүүрийн эзэн түүнийг өрөвдөд нэрэ чи амьд мэд гарсан нь том аз боллоо. Тэр 250 мянган төгрөг хэдэн жил арх юу юм бэ? Энэ зэргийн эрсдэл байлгүй яах вэ? Манай компани чиний эмчилгээний бүх зарлыг даана. Дээр нэмээд чиний бүтэн жилийн цалин болох 1 сая 500 мянган төгрөгийг чамд яг одоо гаргаж өгнө. Гэт Нябо энэ тэрэ дуудаа юу гэл хөрцөглөөд явчихжээ. Ер нь ямарваа нэг хэрэг төвөг гамшиг зовлон тохиолдоход манай дарга нар нэг л их өгөөмөр хүн болох гээд дэвчтгэх нь нууц биш л дээ. Уулан дээр бараа архирахад уяан дээр хийлжиж яцгаалтна гихчээр хаах холын Японд газар хөдлөхөд манайхан яаж хөөрцөглөж байлаа да. Наран гарав яг л цунамид өртсөн аятай нэг л их өрөвдөлтөй эмзэг туйхан хүн болж хувирсан байгаа юм. Зүүн гарлууга хутгалуулад амаа скотч туулсан биш 1 сая 500 мянган төгрөг сул атгачих нь тэр. Үүнийхээ 500 мянгаыг хамтран зүтгэж Алтчингийн хаан гарт сэмхэн атгуулжээ. Цагдаагийнхан наран гарав Алтчин 2-оос 3 удаа мэдүүлэг авчээ. Тэр болгонд 2 бүсгүй дээрмийн халдлагад өртсөн гэдгээл давтаад байж. Сүүлдээ бүр Алтчин бид нарыг яас их байцаадаг юм бэ? Цагдаад дуудлага өгсөн биш ёстой гай болох нэ. Ингиж новширхыг нь мэдсэн бол найзаагаа хүнд байдал орхиод дуугүй гараад явцдаг байж л дээ. Эхлээд та нар дээрэмжтэй олчих. Тэгээд бид нартай нүүрэлдүүл. Юу ч олоогүй, юу ч хийгээгүй байж чадал тоорой 2 хүүхний тал талаас нь боорлохоо боль гих зэрэгээр уурлаж хидэрсэн байгаа юм. Гэвч хашир гэрхай мөрдөн байцаагч тэднийг жүжиглээд байгааг мэдэрчээ. Тэгээд тэр нэг өдөр наран гарав Алтчин 2-ыг өмнөө суулгаад за та хоёр өнөөдрөөс эхлээд наад жүжиглэлтэй зогсоо. Бүх юм нотлогдсон. Та хоёрын үзүүлж харуулад байгаа энэ гав хүртэл өөрийн гэсэн эзэнтэй та нарын гарт хэрхэн яаж орсон түүх намтартай болох нь тогтоогдсон. Энэ гав бол дээрэмчдийн гав биш. Ер нь дээрэмчингийн хин ч энд байхгүй. Жинхэнэ дээрэмчд бол та хоёр өөрсдөө шүү дээ. Бүх юм тодорхой болцоход байхад та хоёр ингэж жүжиглэх хэрэг байхгүй шүү. Дэлгүүрээс сулгайсан 7 шил Чингис архины 4 шилийг нь бид Алтчингийн зуны амбараас олсон. Танай ах 3 шилийг нь уучихсан байна лээ. Гэхэд зохиомол хэрэг өдөөсөн 2 бүсгийн цэвэрхэн цагаан царай минчитлийн улайгаад ирсэн байна. Тэгээд ёстой л муу нухаар сайн илчилгээгчээр Алтчин наран гаравын зүүн гарлуу хэрхэн хутгалсан ам хамрыг нь хэрхэн скотчсон зэргийг нүдэнд харагдтал ярьж зарим үйлдэлээ боддоор хийж үзүүлэн 7 болжирхайгаа тоочжээ. Мань хоёр эрүүгийн хуулийн 252-ийн 2-т зааснаар шунхайн сэтлэр гэмт хэргийг хурамчаар үйлдсэн, хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлсэн, худал мэдүүлэг өгсөн зэрэг үндэслэлээр эрүү үсгэжээ. Одоогоос хэдэн жилийн өмнө Төв аймагт яг иймэрхүү хэрэг гарсан бөгөөд зохиомол хэргийг санаачлагч нь мөн л эмэгтэй хүн байлаа. Төв аймгийн 100 мод сумын 3 дугаар багийн нутагт ноцтой гэмт хэрэг гарсан тухай мэдээлэл цагдаад иржээ. Дээр хэргийн хохирогч нь нэргүй хэмээх эмэгтэй байв. Хэрэг гардаг өдөр түүний гэрт 2 эрэгтэй дайран орж иржээ. Тэд бүсгүйг хүлээд 6 сартай хүүхдийн амийг скотчтон үлгийд нь боож шууданд чихэж хийсэн юм байх. Хүүхдийг нь боож шууданд хийж байх хоорондоо эмэгтэй зүгтж хүмүүст хэл хүргэсэн юм санаж. Ямар хүний үнэргүй амтан 6 сартай хүүхдийн амийг скотчтон шууданд хийв. Чухам ямар зорилгоор ийхүү улаан ялзраа амтантай ёс бусаар харьцав гэдгийг цагдаагийнхан тогтоохоор оролцсон ч гэмтэтгээдүүд газрын гавар орсон мэт олдсонгүй. Гэтэл 7 хоногийн дараа дээрх явдал дахиад давтагджээ. Мөн л нэргүй гэрт 2 хүн дайран орж ирсэн юм байх. Энэ удаад эрэгтэй эмэгтэй 2 хүн байсан бөгөөд гэмтэтгээдүүд миний нүүр амыг боож гар хүлээд аманд эмч хийж хүчээр уулгасан. Ингэж авирлсныхаа дараа тэр хүүхдийн маань ам руу Орос цууны шилтэй шингэн зүйл уулгах гэж зүтгэсэн. Мөн тариураар шингэн зүйл шахаад зүгтсэн гэж хохирогч эмэгтэй цагдаагийнханд мэдүүлжээ. Нялх хүүхдийг хөнөөхийг оролцсон хүний нэг нь бүр их хүн бүсгүй хүн байж таарав. Ёстой л нөгөө исторгийг хөнөөсөн ир юм 2 шиг цагаандаа гарсан этгээдүүд байсан бололтой. Эхээс мэдлээд 6 сар болж буй хинт ч гим хийгээгүй бяцхан хүүхдийн хөнөөхийг дахин завдаад байгаа хүн хэн бэ? Энэхүү асуултанд даруйхан хариулт өгөхгүй бол тэрний ялах амтан нэг л мэдхэд бусдын гарт хөнөөгдөн амиа алдаж магадгүй болоод иржээ. Манай төрд өмнө дээрэмдсэн, скотчдсан, алсан талсан төмөн янзын хэрэг гарч байсан. Гэхдээ 6 сартай бяцхан хүүхдийн ам руу шингэн зүйл зотгож амийг нь скотчтон шууданд хийж байсан тохиолдол гарч байсангүй. Хүн дүрс дараатан амтнал зөвхөн ийм хэргийг урдаас зохион байгуулж айлын гэрлүүд дайран орж чадах биз. Цагдаагийнхан хохирогч бүсгүйгээс мэдүүлэг авсны дагуу гэмтэтгээдүүдтэй ойролцоо дүр төрхтэй хүнийг хайж эхэлжээ. Зарим нэг сэжиг тааварч дэвшүүлэн шалгасан байна. Эцэст нь 6 сартай хүүхдийг ийхүү илдүүлсэн хүн нь түүний их хохирогч гэдэг байсан нэргүй бүсгүй өөрөө болж таархан тэр. Уг хэрэг гарснаас хойш бүсгүйн гэрт ямар ч гэмтэтгээдүүд дайран орж ирээгүй бөгөөд хүүхдийн амийг скотчтон шууданд чихэж хайсан хүн нь нэргүй өөрөө байж
Тэгээд ичгүй өөрөө хөлөөсөн хүн болж мэдүүлэг өгсөн нь байцаалтын явцад тогтоогджээ. Энэхүү хачиргалтай жигшмээр хэрэг юунаас болж өөдөв гэвэл нэргүй бүсгүйн хүүхдийн эцэг болох залуу өөртөө ханилахгүй хэмээсэнтэй холбоотой аж. Нэг ёсондоо хүүхдийнхээ эцгийг айлгах гэж түүнд хүүхдийн тухай ямар нэгэн таагүй мэдээ дуулгах гэж энэ хэргийг зохион байгуулжээ. Нэргүй бүсгүйд хүний амийг хөнөөхийг давтсан гэдгээр эрүү үсгсэн бөгөөд 6 сартай хүүхдийг нэргүйн ээж буюу эмээд нөхсөн байна. Улаан ялзраа үрээ айлын үүдэнд хаячихдаг, хүнд тэрврүүлээд орхичихдаг, бүр хогийн савнд хийчихдэг тохиолдол манайд гарч байсан. Дээрх бүхнээс үүдээд манайд төдийл хэрэгждэггүй их эцэг байх эрхийг нь хасах асуудлыг хөндөж ярих цаг нэгэнт болсон юм шигэ. Нөгөө тээгүр дээрэмдлээ, скотч дууллаа, зодууллаа, хулгайд юмаа алдлаа гэх зэрэгээр худлаа дуудлага өгдөг хүмүүс олширчээ. Тиймээс санаанаасаа үлгэр зохиож жүжиг тавьдаг хохирогчдыг хатуухан шийтгэхгүй бол нийгэм маань хий үзэгдэл аятай гэмт хэрэгтнүүдээр дүүрэх бийдээ.